Торгоны зам 2010 олон улсын уралдаанд оролцох тамирчдад амжилт хүсэж нэмийн төргийа. Торгоны зам 2019 уралдаанд оролцох Монголын тамирчдаа үдэн гарах ёсол болж байгаамаа. Тэгээ өчигдөр орой энэ бороо орох тухай, тэнгэр дуурах тухай ямар ч прогноз байгаагүй гинт тийм юм болчлоо. Гэхдээ та нар цагтаа хөдөлж өнөөдөртөө хил гарах ёстой. 6-нд Иркутскээс эхлэх Орос, Монгол, Хятад 3 улсын нутгаар 5000 км уралдаанд Монгол улсын баг тамирчид анх удаага 15 тамирчны бүрэлдэхүүнтэй хамгийн өргөн, хамгийн олон оролцох гэж байна. Тэгээ та бүхэнд юу төлөө нутагтаа болж байгаа уралдаан билээ. Амжилт гаргана гэж итгэж байна. Улсаараа харж байгаа шүү. Тэгээд медальтай уулзах ерөөл дэвшүүлье. Хөлтэй хүн хур орооноор гэдэг ийм сайхан одоо бэлэг дэмрэлтэй ижил төсөж миний хувьд бол одоо Дакар раллигээд нэлээд том хамгийн том автошин мөсөглөө олимп болох энэ тэмцээнд 13, 14, 15 онд 3 жил дарааллаж орсон. Тэгээд миний хувьд бол одоо энэ Дакар раллигийн дараа ордог энэ аим маш том тэмцээн Монгол улсад зохиогдох ч одоо маш их баяртай байна. Тэгээд Монгол улсын засгийн газраас биднээс бас дэмжлэг үзүүлж энэ тэмцээнийг Монгол улсаар дамжуулахад нь хувь нэмэр тусалсанд нь баяртай байна. Тэгээд автомашин мөс айгүй их тийм санхүүгийн тал дээр хүндэтгэдэг. Тэгээд биднээс бол чадхаараа бүгдээрээ Монгол улсынхаа нэрийг гаргахын тулд энэ 50-60 орны тамирчдын дунд бас нэлээд хичээх болно. За олон улсын хэмжээний мастер Болдбаатартай баярлалаа. Амжилттай өндөрлүүлж байсан манай улсын шидэг тамирч юм аа. Австрали улсад үйлдвэрлэсэн Ускуарна 450 маркийн мотоциклоор уралдаанд оролцох юм аа. Одоо улсын хэмжээний мастер Дандаг орлогийн Болдбаатарт та бүхний өмнөөс спортын өндөр амжилтыг хүсэж өрөё. Аргууча. Мотоспортын мастер Батцагногт өндөр баяр. Мотоспортын мастер Батцагны өндөр баяр та бүхэнд мэдчилж байна. Мотоциклийн батцаг зам хотын уралдаанаар шалгарч байсан үсгэрээдүүтэй залуу тамирч юм аа. Торгоны зам 2019 олон улсын уралдаанд Австрали улсад үйлдвэрлэсэн Ускуарна 450 маркийн мотоциклоор оролцох юм аа. Спортын мастер Батцагны өндөр баяртай спортын өндөр амжилтыг хүсье. Мотоспортын мастер Бэлсүрэнгийн Батбандар улсаа хүнсэмэнч. Мотоциклын спортоор хичээлж байгаа залуу тамирчин X-Aros Монгол ралли Монголын олон улсын уралдаануудад амжилттай оролцохоор бэлтгэлээ өрн базаарсан энэ шилдэг тамирчдын нэг юм аа. Автомашин одоо хөлөглөн оролцох гэж байгаа
Одон улсын хэмжээний мастер Шархуугийн ганц бүх спортын нийт мастер Эквадортой аргид нарын баг та бүхэндээ бэлчилж байна. Ради Монголиа одон улсын уралдааны албан мөнгө хүрд медалийг хүртэж байсан. Монгол Ради улсын уралдааны уралдааны ядад хүртэж байсан. Өвдөрөмж ядад улсын Атошины одооны зохион байгуулалтыг уралдааны шагналт байранд шалгарч байсан энэ шилдэг тамирчид юм а. Монголын 1 номер багийн нэрийн өмнөөс уралдаанд оролцож байгаа Шархуугийн ганц нөхөө Эквадорын аргид нартай спортын өндөр амжилтыг хүсье өрөөё. Канан маркийн Атошины өдрөлм оролцох спортын мастер Амбатар өгтэй Эрдэнэ сүрэн спортын мастер Сэрочор өгтэй Ариун Болдарын багийг өндөөрье. За дөрвөн зам 2019 одон улсын уралдаанд Монгол улсаа төлөөлөн оролцох Амбатар өгтэй Эрдэнэ сүрэн спортын мастер Сэрочор өгтэй Ариун Болдарын баг Ради Монголиа одон улсын уралдаан Монгол Ради улсын аврал шалралт уралдааны алтан мөнгө хүрд медалийг хүртэж байсан. Энэ төр дээр хичээлж удаагүй байгаач амжилт нь уралдаанд ахиж байгаа шилдэг тамирчид юм а. Канан маркийн Атошины өдрөлм уралдах спортын мастер Гамбатар өгтэй Эрдэнэ сүрэн спортын мастер Сэрочор өгтэй Ариун Болдарын багт спортын өндөр амжилтыг хүсье өрөөё. Аты спортын дэд мастер Баттар өгтэй сайн баяр Авра өгтэй бүрэн тогтох нар та бүхэндээ бэлчилж байна. Ради спортын төрлөөр зохион байгуулагддаг уралдаан тэмцээнүүдэд амжилттай оролцож байгаа залуу тамирчид юм а. Ийхүү торгоны зам одон улсын уралдаанд Монгол улсаа төлөөлөн оролцох Монгол улсын нутгаар 4 хоногийн буюу хамгийн олон Оросын нутгаар 2 хоног, Эдийн нутгаар 3 хоног, манайхаар 4 хоног явж байгаа ийм нийт туулах зам нь 5000, уралдах зам нь 2700 км ийм уралдаан байгаа. Хүн болгоны мэддэг Париж Дакар гэдэг уралдаан одоо цаашид явах байсан байгаа. Тэгээд Евразийн нутгаар Парисаас Бээжин орох хэмжээний энэ том уралдаан бол цаашид их газар дээр уралдахаар болоод тэгээ одоо хамгийн анхных нь Монгол улсын нутгаар явж байгаа. Цаашид Монгол улсын төрөөс энэ уралдааныг уралд хүрдэн авах юм зорилго тавьж байгаа. Энэ жил анх удаа манай улсаас 15 тамирчин буюу хамгийн олон тоотой тамирчин оролцож байгаа. Урд нь 1 2 за 3-аас итэвдэггүй байсан бол одоо 15 тамирчдын хураамжийн 50% нь бас манай ажлын хэсгээс төрж ирсэн байгаа. Гэх мэтээр бол оролцогчдын тоог нэмж амжилттай оролцох байхаа гэж найдаж байна. Дөнгөж сая ямар тамирчид оролцоод явах чагийг харлаа. Ер нь бол Европын улсууд Монгол, Орос хятадын 97 тамирчин 40 орны наадмын үеэр таарч байгаа. Наадмаар дагаж ирж байгаа 150 орчим сэтгүүлчид нэлээд олон хэвлэлийн компани ялангуяа дэлхийн спортын хэвлэлийнхэн бол их ирж байгаа. Монгол улсыг бас давхар наадмын үеэр сурчлах ийм зорилго агуулж наадмын үеэр давхцуулсан байгаа. Тэгээ одоо манай тамирчид өнөөдөр хил гараад 6-нд Иркутскт старт эхэлнэ. Тэгээ 9-нд манай алтан булгаар орж ирэх юм. 9-өөс хойш манай сэтгүүлчид энэ уралдааныг бас сурвалжилж өгөөлөө. 9, 10, 11, 12-нд Сэлэнг аймгийн нутаг, Төв аймгийн нутаг, Дунд говь, Өмнө говь гээд гашуун хотоор гараад явах ийм уралдаан байгаа. Ер нь бол албан бус дэлхийн аварга болж байгаа. Цаашид Африк руу дахиж уралдахгүй учраас Евразийн их газар дээр явагдана. За дараачийн уралдаануудыг Парис, Москва, Улаанбаатар, Бээжин, эсвэл Парис, Москва, Астана, Бээжин гэх мэт ийм маршрутаар явахаар ярианууд явагдаж байгаа. Тэгэхээр Монгол улс анх удаа түүхэндээ дэлхийн аваргын хэмжээний машин моциклийн уралдааны хүлээн авч одоо туршлага суулгаж байгаа ийм арга хэмжээ болох гэж байгаамаа.